Сайн мэцгийн эрх мөндөд үзэгчтэй EBS телевизийн тодруулга болонгаар Зэст багийн засаг дарга Отгон жаргал хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Тэгээ манай урилгыг хүлээж авч бас манай студиуд ирсэн баярлалаа. Та тэгэхээр одоо ажиллаа хад бас 2 дахь жил рүү орж ин тэ. Энэ хугацаанд баг дээр ямар ажил хийв? Танай баг дээр бас хөрөнгө оруулалтын ямар ажлууд хийгдсэн бэ? За би 2017 оны 1 сараас эхлээд Зэст багийн засаг даргын үүрэгтэй ажлыг хийгээ явж байна. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтаар бол аймаг сумаас нэлээд хөрөнгө оруулалт хатагтан хийж байгаа. 17 оны хувьд бол дээврийн блокууд нэлээд засвар хийгдсэн байгаа. Дээврийн 9 блокын засвар дээр 199 сая төгрөгийн дээврийн засвар хийгдсэн байгаа. Нэгийн 14 15-ын дунд чөлөө цагийн талбай, хүүхдийн тоглоомын талбай шийдэгдэж шинээр хийгдсэн байгаа. Тэгээд мөн 21 дугаар цэцэрлэгийн урталт авч зогсоол шинээр баригдсан байгаа. Мөн нэгийн 3 5 дугаар байрны уртлаар явган зам сумын хөрөнгө оруулалтаар хийгдсэн байгаа. Энэ бүх ажлуудаас гадна бас танай баг дээр тулгамддаг ямар асуудал байдаг вэ те? За төвийн багууд бол ер нь дандаа орон сууцуд байдаг болохоор дээвэр тэгээд сөөхүүдийн талаар л иргэд маань гомдол ирдэг юм да. Тэгэл дээвэр орчны засвар гэсэн тэгээд тоглоомын талбай хангалтгүй бол тэр талаар нэлээ санал хүсэлт ирдэг. Тэгээд санал хүсэлт гомдлын дагуу цаасаар болон амаар иргэдээс аваад тэгээд төлөөлөгч нартаа уламжлан асуудлуудыг бас шийдэх гэж нэлээ явж ажиллаж байгаа. Сөөхтөр бас нэлээ гомдол ирдэг гэж шүү дээ. Тэгэхээр сөөхтэй хэр харилцаа холбоотой ажиллаж чаддаг. Танаа дээр хичнээн сөөх хариалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа юм. За манай багийн харайнд бол 3 сөөх байдаг. Баян Зэст сөөх, Болор 17, Бадрал сөөх гэд 3 сөөх байгаа. Ерөнхийдөө сөөхүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Бадрал сөөх, Баян Зэстийн хоёртой бол нэлээд сайн хамтарч ажилладаг. Болор 17 сөөхөөс бол нэлээд иргэдээс нь гомдол ирж байгаа. Тэгээд орчны засвар хаалган дээр их гомдол ирж байгаа. Дээврийн энэ засварын ажлыг бол бас иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу бас төлөөлөгчтэй уламжлаад аварын зардлаар ч юм уу асуудлуудыг шийдэж өгч байгаа. 17 онд бас шийдсэн байгаа. 18 онд ч гэсэн нэлээд их ус гоождог дээврийг бол засаж аймгийн хөрөнгө оруулалтаар засаж янзлсан байна. Дээврүүд нэлээх дээврүүдийг засварлаж янзлсан гэж. Тэгэхээр яг тухайлбал яг аль байрны аль дээвэр нэлээх асуудалтай байсныг зассан бэ? Энэ тал дээр та бүр тодруулаад цаар. За 17 онд бол нэгийн 16-гийн 1 2 дугаар блокын дээврийг засвар хийгдсэн. Нэгийн 2 дээр 3 7 дугаар блокын дээврийн ажил хийгдсэн. Нэгийн 20-ийн дээврийн ажил хийгдсэн байгаа. Тэгээд нэгийн 6-гийн 1 дугаар блок, нэгийн 5-ийн 5 дугаар блокын дээврийн ажил хийгдсэн байгаа. 18 онд бол нэгийн 3 4 дээр 2 блокын дээврийн ажил хийгдсэн байгаа. Нэгийн 6 дээр бас 2 блокын дээврийн ажил хийгдсэн байгаа. Тэр тоглоомны талбайд бас нэлээх хийгдсэн гэж ярьж байна. Тэ тоглоомны талбайд бас нэг эвдрэл ашиглалтан дээр хэр анхаарал хяналт тавьж ажилладаг вэ? За тоглоомын талбай нэгийн 14 15 17 онд хийгдсэн байгаа. 18 оны хувьд бол хөрөнгө оруулалтаар нэгийн 18 26-гийн урталт аймгийн хөрөнгө оруулалтаар дээврийн тоглоомын талбай хийгдсэн. 17-гийн урталт бас шинэ тоглоомын талбай баригдсан байгаа. Тэгээд 3 жилийн хугацаанд бол хийсэн компани тэрийг харж хамгаалахаас гадна засвар үйлчлэгийг нь хийж явах ёстой. Эвдрэл гэмтэл гарвал тэрнээс хойш хотгочлох газар эвдрэл гэмтлийн засаж сэлбэх тийм ажил хийж байгаа. Тэгээд баг нь бас иргэдтэй баг хамтраад бас хяналт тавиад хамгаалах, барчлах, сөөхүүдэд ч гэсэн бас өөр хөгж хамгаалах харшлах тал дээр нь бас өгж ажилладаг юм. Тэгээд өнгөрсөн онд 18 онд бол хавар намар 2 удаа бүх газруудаараа яваад хотгочлахдаа эвдрэл гэмтэлтэй дахин ашиглах боломжгүй газруудыг бол аваад болох талаас нь ашиглаж болохоор энэ бол засаж сэлбээд будаад тэгж янзлсан байна. Тэгээ бас танай багийн хувьд сургууль цэцэрлэг хэр хүрэлцээтэй байдаг вэ? За манай багийн хувьд нэг сургууль, 2 цэцэрлэгтэй
нэг сургууль маань багангийн баг сургууль байдгийн. Тэгээд цэцэрлэгийн хувьд бол яг одоогийн байдлаар бол ер нь гайгүй бас нэг айхтар хүлцээ муудаа гэсэн гомдол ирэхгүй л юм. Тэгээ баг сургууль нь болохоор дунд ангид орохоор 4-р сургууль 4-р агамжлал руу орчдөг. Баг дээр баг сургуулийн гаднах биеийн тамирын талбай тогтчлолтод 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гэсэн. Яг 18 онд мөн хоёр цэцэрлэг баг сургуулийн хэмжээнд хүндрэлтэй байгаа тулгамж байгаа асуудлуудыг бол манай аймаг сумын төлөөлөгч нар бас уламжлаад цааш нь бас шийдэж өгдөг байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг. Танай багт бас төрийн нэлээд олон байгууллагууд харьяалагдаж явдаг. Тэгэхээр бас танай иргэд төрийн үйлчилгээг авахд илүү ойр байд юм болов уу гэж би боддtiin. Тэгэхээр төрийн үйлчилгээг иргэдэд хэрэг хүргэж чадж байгаа юм. За баг бол төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллагаа иргэдтэй бол ер нь нэлээд одоо сайн үйлчилж ажиллах гэж хичээж байгаа. Манай өрхийн имлэг бол нэгдсэн төв 4-р микрт баригдаад тийшээ нүүсэн байна. Тэгээ манай баг дээр бол төрийн үйлчлэгээнээр меди пасс имлэг байна, бүсийн онцлогын эмчилгээний төв байна, цахилгааны 3-р байранд нэлээд олон байгууллагууд ажиллаж байгаа. Тэгээ өдөө аж ахуйн Месүт нэг сургууль байдаг. Тэгээ Орос сургууль ингээд төрийн байгууллага ийм байгууллагууд ажиллаж байгаа. Тэгээ бооч бас танад харьяалагдаж явдаг гэж юм шүү дээ. Тэгэхээр бас өнгөрсөн онуудад бүсийн онцлогын эмчилгээний төв дээр нэлээдгүй олон хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байдаг. Энэ тал дээр та. За бүсийн онцлогын эмчилгээний төв манай багийн нутаг дэвсгэрд байдаг учраас бас хөрөнгө оруулалт төлөөлөгчд маань нэлээд их татдаг. Тэгээд өнгөрсөн онд бол 260 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж засварын ажлууд зарцуулсан. Тэгээ одоо эх онуудад бас яг ямар ажлууд тусгагдсан байгаа вэ? Одоо ер нь аймгийн хэмжээнд бол хөрөнгө оруулалтын ажлууд бол нэлээд их хийгдэж байгаа. Үүнээс бол манай баг нутаг дэвсгэр дээр 2019 онд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх гэж төлөвлөгдсөн байгаа юм лээ. Тэгээд 3 дээврийн ажил хийгдэж байгаа. Нэг тоглоомын талбай, тэгээд гэрэлтүүлэг, энэ өндөрлөгийн найрамдлын хөшөөний гэрэлтүүлэг гэд нэлээд олон ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Тэгээд барилгын талбай дээр нойлын асуудал бас шийдэгдэж байгаа юм лээ 19 онд харагдгаар. Тэгээ бас аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр гэж туссан байдаг. Гэхдээ энэ дэд хөтөлбөрийн хүрээнд бас танай баг дээр ямар ажлууд хийгдэж байна вэ? За энэ дэд хөтөлбөрийн хүрээнд манай баг 18 онд багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд багийн байрны урсгал засвар орсон. Тэгээ мөн багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бас тоног төхөөрөмжөрч гэсэн бидний ажлыг хөнгөлтийн тулд бас хангаж ажиллаж байгаа. Тэгээ баг бас яг өөрөө төрийн анхан шатны нэгж гэдэг үүднээс иргэдтэй хэр уялдаа холбоотой ажиллаж чадж байна. За баг төрийн үйлчлэгээний анхан шатны байгууллага учраас иргэдийн санал хүсэлт гомдлыг байнга хүлээж авна. Тэрний дагуу холбогдох байгууллагууд нь тэр гомдлын дагуу бас уламжлална, төлөөлөгч нартайгаа хамтарч ажиллана. Тэгээд энэ баг дээр харьяалагдж байгаа төрийн бус байгууллага, сөөхүүд, төрийн байгууллагуудаа нэлээд хамтарч ажиллах нэлээд хичээж ажиллаж байгаа даа. Тэгэхээр залуучууд бас нэлээд олон цугларсан, төвлөрсөн гэж бас хэлж болох. Үүднээс залуус руу чиглэсэн ямар ажил хийгдэж байна? За манай дээр өдөө аж ахуйн чиглэлийн Месүт нь байдаг. Тэгээд бас залуучуудын баг дээр залуучуудын салбар зөвлөл гэж байдаг. Тэд маань бас янз бүрийн ажилд идэвхтэй оролцсон, сургалт сурчлагын семинарт бол нэлээд хамрагдана. Тэгээд залуучдаа дунд өнгөрсөн жилүүдэд бас тэмцээн нэлээд зохион байгуулж байгаа. Одоо энэ сар ч гэсэн иргэдийнхээ болон залуучдаа дунд мөн бас энэ баг дээр байгаа сөөхүүд, сургууль цэцэрлэгүүдийг хамруулж тэмцээн зохиогоо төлөвлөсөн байна. Танай баг бас 400 гаруй өндөр настангууд байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр өндөр настангуудтайгаа хэр харилцах холбоо сайтай байдаг вэ? За манай багийн өндөр настангууд бол ер нь идэвхтэй ямар нэг юм хурал цуглаан янз бүрийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Аймаг сумаас зохион байгуулж байгаа тэмцээнүүд төрөл идэвхтэй оролцдог. Манай багийн ахмадууд бол ер нь нэлээд сайн, баг ч гэсэн нэлээд хамтарч ажилладаг. Бас бид нэр цагаан сарын дээр намар ахмадын баяраартай бас янз бүрийн ажил зохион байгуулж ажилладаг.
За тэгэхээр одоо яг багийн хувьд багийн зүгээсээ танах 19 онд ямар ажлуудыг та хийхээр төлөвлөсөн байна энэ талаар? За 19 онд бол багийн зүгээс хийх ажлууд дээрээс ирсэн байгууллагуудаас ирсэн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь хийн. Мөн төлөөлөгч нартайгаа хамтраад зохион байгуулах ажлууд бас сар бүр нэлээд хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд нийгмийн тусдаа ч гэсэн ажлууд хийх мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгээд олон хүүхдтэй айлууд ингээд өрхөд нэг хамруулсан янз бүрийн ажил зохион байгуулах гол сайн үйлсийн аян ийм ажлууд зохион байгуулаад 1 сараас эхлээд бас хийгээ явж байгаа. Тэгээ багийн одоо ажлыг гүйцэтгэхэд танаа багийн ажилчдад ямар нэгэн тулгамддаг асуудал байдгүй, хүндрэлтэй асуудал байна уу? За манай багийн ажил алга 7 хүний бүртгэнтэй ажилтгийг. Тэгээд ер нь багийн байр бол яг ажилчдын одоо нийгмийн ажилтны зохион байгуулагч хоёр бол тус тусдаа суух тийм ёстой байдаг. Нөгөө иргэдийг хүлээж авах. Тэгээд суудаг эсгийн хангалтч нар бол иргэний тавин суулгаж байгаа. Ажлын байрны тал дээр манайх жаахан их дутагдaltaа жаахан цаашдаа ингээд ажлын байр, багийн байрыг ингээд цогц үйлчлэгээ болгоод эсгийн цагдаа нь ахмад нь тэгээд багийн иргэдийн нийтийн хурал өөрөх нь ингээд багийн ажлын албатаа залуучуудын хөгжлийн төвөн тэгээд бүгд нэг дор тийм зохицсон төвтэй болвол их хэрэгтэй байгаа биднэрт. Энэ тал дээр бас уламжилсан санаачилсан ажил байгаа юу? За энэ талаар бол аймгийн удирдлагууд бас уламжилсан байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирж ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн цаашдынхны ажилд өндөр амжилт хүсье.